гаргасан хууль тогтоолуудаас хоёр зүйл асуух зүйл байгаад байгаа юм. Нэгдүгээр төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа юм байлээ. Биднээс төр хувийн хвшлийн түншлэлээр нийтийн зориулалтад дэд бүтэц төрийн үйлчилгээний чиглэл рүүгээ түншил аваад яваад байсан. Өргөтгөж байгаа юм нь болохоор зэрэг хөгжлийн бодлого зорилтуудад орцсон томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд бас түншлэлийг ашиглаж болох юм гэсэн ийм санаа энэ дотор орж байгаа мó гэж танилцуулга дотроос нь харагдаад байгаа маа. Энэ ямар чиглэлүүд дээр ийм одоо өргөтгөж түншил ашиглах болцоо байна уу гэдэг асуудал. Хоёр дахь зүйл нь орон нутгуудад төр хувийн хвшлийн түншлэлээр хийх асуудлуудыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд судалж үзээд санхүүжилтийн их усүр талаас нь хамааруулад зарим дээр нь зөвшөөрөл олгох, зарим дээр нь дүгнэлт гаргах ийм асуудал байгаад байгаа юм. Тэгэхээр уг түншлэлийн өөрийнх нь зардал ер нь ямар хэмжээтэй байх, түүнийг орон нутгууд ямар хугацаанд дааж чадах, тэгээд өгөөж талынх нь асуудал ямар байх гэтэргээд зүйлүүдийг хооронд нь уялдуулж харсан тийм одоо зохицуулалт энэ төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийн дотор ч бий билүү. Одоо бол зөвхөн нэг заалтаар зөвшөөрөл өгөх, дүгнэлт өгөх тухай асуудал орж яваад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг 10-20 жилээр тодорхой одоо асуудлууд дээр дүгнэлт өгөгдөө явцдаг, энээс зөвшөөрөл өгөгдөө явцдаг, энээс болоод дараагийн хөгжлийн өргөөжийн асуудлууд дээр ямархуу үр дүн гарах вэ гэдэг асуудал гарч ирэх гээд байна уу да гэмээр юм харагдаад байгаа юм. Тэгэхээр энэ талын зохицуултыг ер нь юу гэж харсан бэ гэдэг нэг ийм зүйл байна. Үнэхээр бидэнд төсвийн орлогын бүрдэл талын асуудал дээр, тэр зардал талын асуудал дээр тусгайлсан зохицуултуудтай учраас бас төр хувийн хвшлийн түншлэлээр шууд хөрөнгө оруулалтыг татах хэлбэрээр, дэмжих хэлбэрээр хийх ёстой асуудлууд байгаад байгаа үнэн. Тэгээ энүүнийг зөв зохицуулах тал дээр ер нь ямархуу бодлого шиглэл байна уу гэдэг нэг ийм зүйл. Хоёр дахь зүйл нь тэр 5 толгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай асуудал байгаад байгаамаа. Энэ дээр би хувийн хвшлийг татаж оруулж ирэхээр асуудал байгаа юм байна гэж ингэж тогтоолын үзэл санаа талаас хараад байгаа. Тэгэхээр энд ер нь ямархуу бодлого чиглэл баримтлагдаж байна вэ гэдэг асуудал. Өнөө нэгэнт стратеги орд учраас баялагын сангийн хуультай уялдаж дараа нь тодруулж. За хэн хариулах юм? За 7 номер хариулж мэдэх юм уу? За 7 номер. За эдийн засгийн хөгжлийн яамны төр хувийн хвшлийн түншлэлийн газрын дараа Баясгалан байна. За төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд бол түншлэлийн төсөлд тавигдах шаардлагыг бол хуульчилсан байдаг. За энэ хууль зүйлийн 18.1.2-т бол хөгжлийн урт дунд богино хугацааны бодлогын баримт бичиг бүсчилсэн хөгжлийн бодлого болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл нийцсэн байх шаардлагыг бол түншлэлийн төсөлд бол хамгийн түрүүнд нийтлэг шаардлагаар бол тавьж байгаа. Тийм учраас 2024-өөс 28 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр туссан төслүүд за мөн Монгол улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд туссан одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих одоо санхүүгийн их үүсвэргүй болсон төслүүдийг за урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх замаар үнэхээр түншлэлээр хэрэгжүүлэхэд оновчтой, тохиромжтой гэж үзэх юм бол одоо түншлэлийн хуулийн дагуу дээрх төслүүдийг бол түншлэлээр хэрэгжүүлээд явах боломжтой маа гэдэг агуулгаар бид нар хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг санаачилж өргөн барьсан байгаамаа. За аймагтай холбоотой асуудал дээр бол өнөөдөр бол яг түншлэлийн төслөөр хуулийн 13.1.2 зааснаар бол нийслэл болон 12 аймагт бол түншлэлийн төсөл хэрэгжүүлэх эрх нь байгаад байгаа. Хуулийн шаардлагаар бол одоо 100 мянгаас дээш хүн амтай салбар эсвэл улсын төсвөөс дараалан 3 жил татаас аваагүй гэдэг ийм одоо шаардлага тавигдсныг бол хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол болиулаад 21 аймаг бол нийслэлтэй адилхан одоо төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хууль заасан одоо 6 салбараар болон одоо 100 тэрбум төгрөгөөс доош төслүүдийг бол аймаг нийслэл бол хэрэгжүүлэх бүрэн боломжтой байхаар бол энэ эрх зүйн зохицуултыг нь бол нээж өгж байгаа. Тийм учраас бол
төр хувийн хөгжлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүд дээр бол салбарын яамд нь бол саналаа гаргаад манай яамд ирүүлдэг. За бид хамгийн нэгдүгээрт нь хардаг зүйл нь бол сая Бачааргал гишүүний асуугаад байгаа энэ хөгжлийн урт дунд богино хугацааны болон бодлогын баримтчгүүд, бусчсан хөгжлийн бодлогын баримтчгүүдэд нийцсэн эсхийг нь бол тусгагдсан одоо хэрэгжүүлэхээр орсон эсхийг нь бол хяндаг. Гэхдээ энэ бүх хөгжлийн бодлогын баримтчих туссан төслүүдийг бас бүгдийг нь бас түншлэлээр хэрэгжүүлэх бас боломжтой эсхийг бол бүрэн шинжилгээ хийж дүгнэлт гарсны дараа бол яг түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой эсхийг нь бол тогтоох ийм хуулийн зохицуулалттай байгаа. Олсон уу? Тодруулах уу? За бүлэг урд 5-7 асуудлыг хариулъя. За 8 номер. За Бачааргал гишүүний асуултанд хариулъя. Аж үйлдвэр эрдэс соёлын яам, Улур хаан бодлогын газар нэмжсэрэн. За 5-7 орд дээр бол ашиглалтад одоо бол цанхийн зүүн баруун хэсгүүд бол ашиглалтанд өртөө явж байгаа. За бол одоо ашиглалтад бол өртөх боломжтой техник хайгуул судалгааны ажлыг хийгдсэн техник эдийн засгийн үндэслэн бэлэн болсон хэсэг бол бортыг хэсэг дээр байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол их хурлын төсөв дагж байгаа хууль дээр бол дагуулж орж ирж үндэсний баялагын санг хэрэгжүүлэх асуудлыг бол тусгасан. За Бачааргал гишүүн тодруулъя. За би бол дэмжиж байгаа юм энэ хуулийн төслүүдийг. Гэхдээ төр хувийн хөгжлийн түншлэлийн тухай хууль энэ орон нутгийн үнд цаас гаргах асуудал хоёроо хооронд нь яаж уялдуулж барих юм бэ гэдэг асуудал. Энэ өөрөө орон нутгийн өөрийнх нь эдийн засгийн чадамжтай холбоотой асуудал байгаа юм. Нэг талдаа биднес төр хувийн хөгжлийн түншлэлээр хийх, за тэр тус маань төсвөөс үе шаттай санхүүжүүлэх түншлэлийн асуудал, орон нутгийн үнд цаас гаргах асуудал хоёрыг хооронд нь уялдуулж нэг цонхоор харж барихгүй бол энд асуудал үүснэ. Тэгэхээр энэ хоорондын уялдааг ер нь юу гэж харцгааж байна вэ гэдэг асуудал эрх зүйн хувьдаа би энэ цоорхоо үлдчихээд байгаа юм биш вэ гэдэг нэг ийм санаа надад гарч ирээд байгаа маа. Энэ дээр нэг тодорхой хариулт аммаар байна. Хоёр дахь зүйл нь тэр ашиглаагүй ордыг ашиглах нь зөвөө үнэн. Гэхдээ бид хувийн хвшилтэд хамтарч За жолон сайд хариулъя. За Бачааргал гишүүний асуултанд хариулъя. За таны болгоомжилж байгаа тэр одоо эрсдэлтэй шүү гэдэг те одоо энэ 1000% санал нийлж байна. Өмнөх төр үе одоо бидний өөрчлөх гээд байгаа буюу одоо хүчтэй байгаа төр үеийн түншлэлийн хууль дээр таны ярьж байгаа эрсдэлүүдийг ер нь бүгдийг хаасан байсан. Хаасан. За орон нутгийн төр үеийн түншлэлээр явхад нэлээд өндөр босгохдоо төсөв талаасаа нэлээд бас хяналттай өндөр босгохдоо нэлээд эрсдлийг нь бууруулсан цагт одоо орж болохоор одоо үндсэндээ эн чинь ингээд яг энэ хэлбрээр ингээд хэрвээ ингээд гуйлаад хэд бас нөгөө дэш нь ашиглаад явах юм бол орон нутгийн одоо ихэнх аймагуд одоо ч 21 аймагаас дөнгөж нэг 7 аймаг нь татаас авах уугүй юу гэдэг нэг дэмжигнэж байгаа байхгүй юу. Бусад нь 14 5 аймаг нь бол татаас авдээ. Бүр лав авдаг ойрын баг 20 30 жилдээ бий даах боломжгүй хэдэн дийлэнх нь ийм аймагуд байгаа. За эдгээр аймагуд маань За гүцэд хариулж. Жолон сайд хөгжлийн түншлэлээр явах хуулийн боломж нь нээгдчихэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл эрэгчлүүдэд авах татаасаа өнөөдөр бүгдийн бөөнд нь авчих гэдэг. Ерөөсөө тийм юм руу явж орчих гэдэг. За тийм учраас тэрэн дээр засгийн газар дотроо одоо эдийн засгийн хөгжлийн яам төсвийн яамдынхаа үгийг сайн сонсож явахгүй болвол энэ хуулиар ингээд хүчиндээ түрээд явах юм болвол одоо 2004-өөс 2015-6 оны хооронд нэг концессийн тухай хууль гэж нэртэй алдартай хууль байсан үеийн тэр одоо завхрал руу юуг шууд явж орно. Тийм учраас энэ хуулийн хэрэгжилтэн дээр улсын хурлч тэр засгийн газарч тэр одоо хэрэгжилтэн дээр маш хянуур ажиллаж явах ийм шаардлагатай хууль болж байгаа шүү гэдгийг хэлье.
Уг нь шатанд нь сангийн яамнаас зөвшөөрөл өгдөг. Тооцооллуудаа хийдэг, төсвийн эрсдлийг нь хардаг байсан. Одоо тэр зөвшөөрлүүд нь бол байхгүй болсон. За Бачаал гишүүн тодруулъя. Тий. Төр хувийн хвшлийн түншлэлээр ирэх нэгдэж байна. Тэр нэгжийн хууль холбогдох хуулиудаар бонд гаргах, орон нутгийн бонд гаргах эрх нэгдэж байгаа юм. Энэ хоёрыг хоёулангийн нэгтгэж авч үзэж эдийн засгийн чадамжтай нь уяхгүй бол хоёр талд хөрөнгө шийдэх юу үүсэж байгаа байхгүй, эрх үүсэж байгаа байхгүй. Энүүгээр нь дамжаад үндсэндээ орон нутагт нэлээд тийм бас эргэлзээ үүсч мэдхээр ийм байгаад байгаамаа. Энүүнийг одоо хууль хоорондын нийцэл юмнуудаа хангах зөв одоо чадамжтайгаа уях асуудлыг анхаарах ёстой. Орон нутгуудынхаа хөгжлийг дэмжих ёстой бид үнэн. Гэхдээ энүүнийг зөв харах ёстой. Энэ дээр нэлээд сайн анхаарах ёстой шүү. Энэ дээр нэмэлт тодруулах зүйлүүд одоо хариулт өгөх зүйл юу вэ гэдэг асуудал. Тэр юуг одоо манай уулуурхай яамныхан тодтоод өгөөдгөөч тэр ашиглагдаг байгаа нөөцийг ашиглах тал дээр одоо За 7 номер. Тэгээ Бачаал гишүүний асуугаад байгаа энэ юг зохицуултыг бол түншлэлийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол 13 дугаар зүйлийн 4-т бол оруулж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл аймаг нийслэл түншлэлээр төсөл хэрэгжүүлэхдээ хуулийн 14-ийн 1-2, 1-3 заасан өөрөөр хэлбэл түншлэлийн гэрээ заасны дагуу улсын төсвөө санхүүжүүлэх эсвэл холимог төрлөөр санхүүжүүлэх энэ тохиолдолд бол сангийн яамны зөвшөөрлийг заавал авахаар энэ зохицуултыг оруулж өгж байгаа шүү. Тий. Энийг бас хэлмээр байна. За жавхлан сайд тэмэрхүүн үг. За дараа 8 номер. Одоо байгаа хүчинтэй хуулийн дээр бол шатанд нь сангийн яамнаас төстэй холбоотой асуудлуудад зөвшөөрөл авах асуудал байгаа. 7 номерын нөхөр худлаа ирж шүүжээ. Одоо оруулж ирж байгаа хуулийн дээр чинь засгийн газраар оруулахад тэртээд хэрэггүй ямар ч асуудал төр сангийн яам бүх яамдаа зөвшөөрөл авдаг. Яг нь сангийн яам хууль зүйн яамнаас зөвшөөрөл ирээгүй тохиолдолд засгийн газар хуралдаанд ордоггүй. Одоо засгийн газрын хуралдааны дэг өөрөө тийм. Чи тэр зөвшөөрлийг андуурж яриад байна. Наа чи одоо байдаг ямар ч хуулийн дээр байдаг зөвшөөрөл. Ганцхан энэ хуулийн дээр биш. Тэр энэ хуулийн дээр тусгаал оруулсан тийм зөвшөөрөл гэж байхгүй шүү. Байснууд нь бүгд хасагдсан. Одоо хасж байгаа гэсэн үг. Одоо тэгж худлаа ярихгүй шүү. Хурал дээр ороод ингэж худлаа ярихгүй шүү чи. За 8 номер гүйцэд хариулж байгаа бол 5-7 ордтой холбоотой асуудал дээр. За гишүүний асуултанд хариулъя. Намчин сүрэн ажилтнаа. За ер нь бол 5-7 ордын Эрдэнэс 5-7 хавцад компаниг гүйцэтгэсэн хайгуулын ажлын дүр дүнгээр бол 5-7 ордын нөөцийг бол Эрдэнэс 5-7 хавцад компаниас хойш шүүрлийн хүрээнд бол 8.1 тэрбум тонн гэж бол эрс соёлын мэрэгжлийн зөвлөлтөөр бүртгэгдсэн байгаа. За үүнээс бол одоо бэлэн болцсон хэсэг дээр бол үндсэндээ 400 Илуурхаа хүрээнд бол 424.2 сая тонн үрсийг олборлоо. Жилд бол 2-оос 15 сая тонноор ашиглах бол техник эдийн засгийн үндэслэлээр соёлын мэрэгжлийн зөвлөлтөөр бүртгэгдсэн байгаа. Ер нь асуултаа нэг сайн ойлгохгүй нөө яагаад хариултаа тодорхойлохгүй юм бэ? Тэр 8 номер гүйцэд хариул. За их хурлын тогтоолын төслийн төсвийн хууль дагж байгаа их хурлын тогтоолын төслийн тухайд бол энэ уурхайг бол ашиглах асуудлаар хилцэл хийгээд тэгээ үр дүнгээ бол танилцуулаад явна гэсэн агуулгатай бол орсон байна. За тэмүүлэн гişүн микрофон.